Ханаас ихэлсэн тэндээс юу бодсон энэ шиний цорын ганц баялаг итгэлтэй зоригтой өөртөө үнэж бай. Яа би ирээдүйдээ үзэж тулах шимэгтэй баин зүг хүүхэд насаа зах зэлдвсэн 1984 тэр үеийг иргэд бодоход надад зөвхөн байсан хотын дүү гэдэг миний хувьд амжилтын өргөл байсан барьны гэдэг хүүхдүүд садан дээр нусаа татахыг хүмүүс хатан байлаа намайг утгаас усаа татахыг намайг хүүхэд насны мөрөөдөл мэхэлсэн байлаа өр сугал байгаагүй алидын тэмцээд хэлсэн байлаа найзуудын эжалагаш тасны хатдаг болсон байлаа хүүхэд бүрийн мөрөөдөл масал талах болсон байлаа гэтэл миний мөрөөдөл бусдыг ялах болсон байлаа нэг мэдгэд хүүхэд наснаас хүчээр салах болсон байлаа чиний хүүхэд насны гэмэргүй байсан хэмээгтэй цаццатын шуурга яг ажууд сэргэлтэй амьдралын төлөө ахнаар атгсан гараа нууж гонолно өөр арга байхгүй аргэрийн төлөө бууж гонолно хамаатан хансахгүйгээр хамгийн зөвгөний хэрэгтэй Хоолны тийг зоригтой хийх хэрэгтэй хамаатан хансахгүйгээр хамгийн зөвгөний хэрэгтэй чи өөрөө хийдэг шинээр иртэй цааш богош гэртэй цааш чанараа харуулдаг гэсэн энэ гэдэг хэртэй цааш амьдралын төлөө зүтгэсэн ахтар минь нэг биш амьдралыг зүгээр яриа суух юм бол амьдрал нэг биш 90 он нэг юм ирэхлээ цорын гас тэн чимийн захтай бүх ах хэрэглээ нэг марцаагүй хийгээ явах бол амьдрал барцаагүй амжилтыг мөрөн бас амжилттай хүний бүхэн ятан зорсон зоригтой үнэнч байхын бол тэр шиг чадна тэтгэж гомсагаараа амжилтын эзэлж ирэх нь буруу байгаадаа ерөнхийдөө хатаа битгийх хамаатан хансахгүйгээр хамгийн зөвгөний хэрэгтэй Хоолны тийг зоригтой хийх хэрэгтэй хамаатан хансахгүйгээр хамгийн зөвгөний хэрэгтэй чи өөрөө хийдэг Өдөргээрээс хараад автобусны буудал хүртэл амьдралын тухай бодон үнэнгээс нь худал хүртэл тэгэд ойлгосон өөртөө ногцны гол хийх хэрэгтэй өөрийн ирээдүйг бодон амжилтанд хүрсэн хэрэгтэй хамгийн гол нь гойханхан хувцас өмсөд зүгт биш хаанаас та зоригтой хүн би одоо бүгд биш би ингэж үгүй хүрсэн яг тэр нэг зоригтойгоо тиймээс би амьдралаа чамтай хэмээн ордогтойгоо бусны амжилтыг мөрөөдөж би хийж доошоо суухгүй надад нэг боломж гарвал би хийж доошоо суухгүй You're important to it, you're the heart that got some music important to it Hammaattan hансахгүйгээр хамгийн зөвгөний хэрэгтэй Ганц болон чи өөрөө хийдэг Two teams who have battled through 6 games have come up 4, 3, 2, 2 NBA Talk 12 дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Шинэ бүхний брэнд за тэгээд GP Battery NBA Talk-ыг цэнэглэгч маань нэвтрүүлэг та хамтран ажиллаж байгаа. Өнөөдрийн нэвтрүүлгийг та бүхэнд студиэс ялт миний би Идрууган Бат шиг нартай хамт хөргөх болно. Нэг хүн хайцсан. Үдээ сууч. Ирц хөрөх гээд айгүй хэцүү. Ямар ч баясаа маань гадагш явсан. Бид өнгөрсөн дугаараас хэлж ирсэн. Их нэртэй хамт гэр бүл аваад явсан байгаа. Тэр ер нь бол бас нэлээд удаан хугацаанд явж магадгүй гэсэн байгаа шүү дээ. Тийм. Ямар ч үзсэн аль сууж шүү дээ. Одоо биднийг үзэж сууж байгаа. Гэтэ баясаа манаас ямар ч MV пост бид нар бэлдэж өгсөн. Ер нь цаашдаа ч гэсэн бас нэг Америкээс нь бас бид нар гоё мэдээлэл өгөөд явах болов уу гэж найдаж байгаа. Тэгэхээр одоо болоор замдаа явж байгаа те. Америкт очиог байгаа гэх те. Барснаар. Тийм шиг үү. Ямар ч гэсэн MVP пост бол надад нэг таалагдсан. Тэгээд тэр багц үзэгчдэд таалагдах баха. За NBA Talk мэдээж 7 хоногт болсон үйл явдлуудыг онцолж базна. Энэ 7 хоногийн гол сэдв нь юу вэ гэхээр Golden State Warriors багийн лидер гэж албаасаар хэлэх зүйтэй болов. Kevin Durant-ийн бэрхлэх гэмтлийн талаарх мэдээ байлаа. Washington Wizards-ийн талбай дээр зочлон тоглосон тэрхүү тоглолтын үеэр Zaza Pachulia марчин гортод татаж унаах үеэр яг ийм гэмтлээс явмыг зодод тавьчихсан шүү дээ. Тэгээд эвгүй гэмтэл аваад улмаар Kevin Durant шууд тоглолтыг орхиод эргэж ирээгүй. Яг энэ үеэр дэлхийд даяар Kevin Durant-ийн гэмтлийн мэдээг хүлээж байлаа. Warriors-ийн хариуд ямар мэдээлэл хийсэн бэ гэхээр Emright харах шаардлагатай боллоо гэж. Нэгэсэндээ ордонд эрдэнэтгийн тарчаад цаашаа хүнд гэмтэл байж болцгүй учраас Emright хардаг штэ.
MRI гэдэг бол одоо маш одоо шинжлэх ухааны олон дэвшилтэд технологиг харуулсан наривчлсан шинжилгээ хийдэг зүйл. Тэгээ Кевин Durant-ийн гэмтэл за ямар ч байсан бүтэн хоног загсан хүмүүс нөрөхтийг хүлээлгэсний эцэст бүтэн улирал биш гэдгийг сайн хэлэх. Яг энэ бэртэл гарсны дараа болохоор яг албаас найруулахаас өмнөөс олон янзын юм гарч ирсэн. Хамгийн элбэг гарсан таамаг бол юу гэхээр улирал дуусч магадгүй гэсэн хүртэл таамаг явцсан байсан шүү дээ. Тэгээ таамаг бол тэр өвдгнийх нь нөгөө нэг айхтар шөрмсөн тасарсан уугүй юу гэдгээс л бүх зүйл хамаарах байсан. Тэгээд яг ихний гарсан онш бол албаасны гарсан оншны юу гэхээр тодорхой хэмжээгээр сунсан байна. 4-7 хоногийн дараа дахиж одоо эмчид үзүүлэн дахиж одоо зураг авах болно. Тэрний дараа яхаа шийднэ гэсэн. Өнөө өглөө гарсан мэдээлэл болохоор өнөөдөр шинэ мэдээлэл гарсан. Тийм яг шуум албан ёсны мэдээлэл биш шүү. Улирал дуусаас өмнө эргэж ирнэ гэсэн мэдээлэл гарсан байна. Тэгэхээр 4-7 хоног гэдэг хугацааны дараа баг эргээд ирчих юм шиг байна. Хамарч юм даа гэж. Гэтэ Durant бэртэл ахад бол тэгээд ер нь балраал явцсан уу гайгүй юу? Үгүй яг ерөнхийдөө мэдээж хэрэг балгалгүй яг хөө. Тэгээд яах вэ гэж бодсон. Гэтэ яг зүгээр түрүүн яг нэвтрүүлэхээс өмнө яалт бид нар ярьж илаа л да. Одоо яг нөгөө яах вэ гэж надаас суугаад би ч одоо явандаа ярих багтаа хэлээ те энэ тухайтай гоё те. Одоо ярьж байна. Одоо нэр ярьж байна. Ерөнхийдөө 2 тоглолт харлаа. Тэгээд 15 оноос хойш улиралд 2 дараалж хожигдоог энэ хожигдлыг одоо авлаа штэ. 2 улиралд бүтэн улирал 2 дараалж хожигдоог гэсэн шүү Golden State. Тэгэхээр одоо ингээ 2 дараалал хожигдчихлоо. Тэгэхээр яг ерөнхийдөө бид түрүү яг хэллээ нөгөө яг ингээ нэг тогтцоо одоо ингээ 5 хүнээс хамгийн гол хүнийг нэг аваа явчихад тэр нөгөө шинэ системд тэр хөнгүүгээр яаж багийг авчих вэ гэдэг нэг хуучин системийг нэгдсэн орно гэсэн үг шүү дээ. Гэтэ хүмүүсүүд нь байхгүй болсон маш ганцхан хүмүүсүүд нь тий. Тэр систем рүү орохгүй цаг хугацаа шаардна тий. Тийм болохоор бас нэг хідэн тоглолт хүлээх баг. Яг энэ харахад бол ингээд тоглолтуудыг үзэхэд Стив Кермер бол ерөөсөө нэг тоосон шинжгүүсээ Чикаготой тоосон доллар бол нөгөө цаг дуусчихсан нэгээр сууж идэж ирнэ. Тэгэхээр би бол яг нэг тийм санаа зовхгүй байгаа юм байна гэж бодоод байгаа. За яг гэхдээ энэ талаар илүү сонирхолтой зүйлсийг бид ярилцах болно. Яасан бэ гэхээр Kevin Durant-ийг гэмтгэхээс өмнө Golden State Warriors-ыг холбон тоглогч юм байрал Jose Calderon-ыг авах гад бэлдэж байсан. За ерөнхийдөө Jose Calderon-ыг аавна гэдээ удаан хугацаанд ярьжсэн. Calderon-ыг авсан улмаар 2 цагийн дараа Calderon-ыг багаасаа хасаад Matt Barnes-ыг авсан. Энэ үйлдэлээс шууд юу гэж дүгнсэн бэ гэхээр Kevin Durant-ыг урт хугацаанд алдсныгаа Warriors-ыг өөрсдөө мэдчлээ гэдэг хардлагыг сэтгүүлчид тэр чигээр авсан байгаа. За Jose Calderon-ийн хувьд бол өөрийнх нь өмсгөл ингээд энэ Чикагод очсон байдаг. Чикагод очсон байдал. Тэгээд яг хөтэ юуных нь Golden State-ийнхэн бол юу юм бэ лээ? $400,000 төлсөн юм байлээ Calderon. Тэгээд 2 цагт болсон хамгийн их мөнгө энэ болж таарж штэ. Эндигийн түүхэнд 400 $415. Тэгэхээр одоо 2 цагт тий. Jose Calderon-ийн хувьд бол ямар ч байсан эндигийн бас нэг одоо плей-оффын багт бол гэрээ амарсан ойрхон байгаа гэсэн мэдээлэл гарсан. Гэтэ Golden State бол нэг тоглолтыг хийлгүүгээр $400,000 гэсэн. За орондоос Matt Barnes-ийн хувьд бол эргэж очиж байгаа буцаад өөрөө ч гэсэн пост бичсэн байсан нөгөө ээж нь хорт тавтартай өнгөрөхөөх өмнө хамгийн сүүлд гаргасан нь болохоор Golden State өмсгөлтэй харж ирсэн байлээ шүү дээ. Тэгээд Barnes-ийн хувьд бол ихтэй бэрхшээж үзсэн байлээ. Тэгээд Barnes-ийн хувьд бол цэвэр хамгаалтыг авчихсан энэ багт. Тэрнээс биш юу гэдэг Durant-ийн орон зүйг бол довтлогоор оруулах нөхөх ямар ч боломжтой байхгүй шүү дээ. Ямар ч боломж байхгүй. Тийм учраас энэ бол зүгээр арга ядсан одоо үйлдэл байсан гэж хэлж болно да энийг. Тийм за яг тэгээд энэ яг зүгээр надад хамгийн сонирхолтой санагдсан юм нэхэр одоо Чикаготой хийсэн тоглолтыг бүгд авч үзье гэж бодож байна. Энэ тоглолтын төгсгөлийн 4-р сүүлийн баг 5 минутанд Matt Barnes талбайд байсан шүү дээ. Яг одоогийн Golden State Warriors багт ямар ч хамаарлаггүй баг хамтдаа тэгж удаан байж үзээгүй хүн шууд 4-р төгсгөлийн 5 минутыг хамтдаа өнгөрөөнө гэдэг өөрөө бүр намаа бүр гайхшгүй төрсөн байхгүй. Steve Kerr яагаад тэгж хандваа? Яагаад тийм хайхрамжгүй хандваа? Яагаад ч холбоотойгоор ялта Эквадорын тоглох минут өсөв шүү дээ. Тийм айгүй сонир. Бүр айгүй сонирхолтой юм болсон. Тэгээд энэ тоглолт дээрээс бол ерөнхийдөө бол Golden State-ийн холын зан шидэлтэндээ бол 100% найдсан хэвээрэл байгаа юм билий. Энэ тоглолт нэр ялангуяа сүүлийн 2 тоглолт, хожигдсон 2 тоглолтонд бол Steph Clay хоёрын тоглолт шидэлтүүд ерөөсөө болохгүй байсан. Тэгээд сүүлийн 66 шидэлтээс 11 удаа орсон юм билий. Айхтар муу айгүй муу шидэлсэн байсан. Тэгээд энэ дээр бол зөв Steve Kerr зүгээр нэг туршиж үзсэн л байна. Тэгээд Barnes. Тэрээс биш би бол атруу нөгөө хийний хэлж байгаа ерөнхийдөө саналын үе болж гэлээ. Нэг санаа зовхгүй харагдчихлээ. Тэгээд угаасаа Spurs хөлж байгаа л да. Тэгээд нэг хайхтар яг баг өөрөө плей-офф юуг бол авцсан. Албаасаар дуусгах гэсэн чинь Paul Zipser. Тэгэхдээ юуг бол авцсан. Албаасны нөгөө плей-офф ирэхээ авцсан. Тэгэхээр одоо нэг 20 тоглолт байна те. Тэгэхээр энэ тоглолтнуудад бол одоо яг гэтээ Kevin Durant сая 90 гэдэг нь өөр аюу гой мэдээв. Гэтээ Kevin Durant ирсэн ч бас бэртлээс дөнгөж ирж байгаа юм бас шууд бас нэг ихнийхээ тоглолтоос эхлээд
Тэ? Гэтэ бата мэдээ биш шүү. Тэгэхээр Бата мэдээ хүлээж лээ. 20 тоглолтууд эдгээр бол нэг бага бэлтгэх байх та ямар хуу байдалтай яах вэ? Биш тэр ирээдүй яах вэ? Одоо жишээ нь энэ тоглолтын үед гэхэд одоо юу гэдэг шууд надад болохоор юу харагдсан бэ? Кевин Дуранти орон зай бидний бодож ирснээс ямар өнгөх байсан юм бэ? Бид чинь нөгөө нэг хинж тоглолтоо одоо Draymond Green тоглолтоо баг зэрэг залууслаа бусд нь хэврээ нэгс яг үүндээ энэ тоглолтод Стефен шийдэлт ороогүй, Клейгийн шийдэлт ороогүй бусд нь юу хийж чадаагүй шин. Draymond Green бүр үнэхээр юу хийж чадахгүй юм бэл. Яг одоо бид нар өнгөрсөн жилийн Draymond Green-ийг аль хэзээ хаалтцсан юм бэл. Тэгээ энэ дэр Inside NBA-х яг гэж маргасан л та. Шикэлөнөө хэлэхдээ асуудалгүй. Надад ч өнгөрсөн жилийн нөр 73 ажил авсан Warriors-тэй гэхэд Charles Barkley шууд хариудна. Заавчлаарай. Чи биш. Биш. За хэдийгээр бүрэлдэхүүн байж байгаа ч гэсэн Andrew Bogut нь алга, Harrison Barnes нь алга. Barnes бол одоо шинэ нөгөө Durant-ийн оронд нэг тоглож байсан шүү дээ. Durant-ийн байр хэлбэр. За тэгээд одоо сэлгээний хамгийн гол тоглогч Leandro Barbosa алга байна тий. Нөгөө сэлгээрээ сүүрнүүлээ үзүүлдэг юм байна. Биш шүү. Биш шүү. Чи мөнгө өгөө мө? Гөө яг зүгээр яриа. Яг зүгээр одоо яг ингэ зүйл чинь яг хамгийн найдвартай мөчид нэг хувийн ор чадвараар довтлогоо явуулдаг нэг номерын хүн Кевин Дурант гэсэн. Өнгөрсөн жилийн финал дээр чадахгүйсэн зүйлийг Кевин Дурант авчихсан. Дээрэс нь Стеф хэлсэн довтлогоо нэг бол 3-аас шидэлдэг. Эсвэл жавжуу гаргаж дамжуулдаг, эсвэл өөрөө оролддог. Яг нөгөө дундын зан шилдэг гэдэг зүйл Дурант байхгүй болсноо баг Golden State байхгүй болсон. Одоо бид тэгэхээр нөгөө Тэг би ягаад Шон Ливингстон биш, Iguodala биш. Matt Barnes 5 минутанд байлсан юм ерөөсөө. Ийм туршилт гэж байхгүй. Гоо зөв үдсэн юм аа. Дурант дээр шүү дээ нэг зүйлийг хүмүүс жоохон дутуу ойлгодог. Хамгаалцтай тоглогч шүү дээ. Блок тэр нэг эсрэг нэг хамгаал самраас хүмүүгээ болт маш сайн тоглож учраас хамгаалт дээр тийм чухал тоглож байгаа л бид ч одоо бас айгүй том орон зай үүсэж байна. А тэрийг зүгээр Matt Barnes тодорхой хэмжээгээр нөхөж чадах ч гэсэн эргүүлээд л бодор байгаа үедээ нөгөө тэгэхээр одоо нэгэн тугаасаа шинэ тоглогч ирэхгүй Кевин Дурантай хүлээн. Тэгээ хүлээнэхээр одоо нөгөө сая ярьсан нөгөө түрүү жилийнхаа нөгөө хинэгээд буцааж авчиргал хэрэгтэй болчиход байна. Draymond Green тий. Харин одоо тим шаардлага зайлшгүй гарч байгаа байхгүй. Гэхдээ Draymond Green-ийг хийсээ илүүтэйгээр splash харин тэр юм шүү. Тэр хоёрын шийдэлд унжээж тэр Draymond Green-ийн тоглох болцоо гарч ирсэн. Тэр хоёрын одоо шийдэж байгаа байдал унна гэдэгт ерөөсөө эргэлзэхгүй байгаа шүү дээ. Нэг хоёр тоглолт байд унна шүү дээ. Тэрэнд ерөөсөө санаа зовх хэрэггүй гэж боддог шүү дээ. 44 хэлсэн шүү дээ. Сүүлийн 60 шидэлтийнхаа 66-аас 11 өссөн баг шүү. Аюу гал 55-ын алдсан байгаа тий. Нөгөө хин 20 хүрэхгүй. Тэр Curry чи нэг тоглолтын дээр нөгөө анх удаага 3-аас хамгаагүй дууссан шүү дээ. Хамгийн муу рекорд. Гэхдээ тий хамгийн муу рекорд үзүүлсэн байгаа. Тэгээ эзэж гаргаж байгаа рекорд бол гаргасан шүү. Гэхдээ нэг юм байгаа. Өчтөнд тоглолт чи 25-д 29 оноо авчаад байгаа шүү дээ. 3-аас хийгээгүй тоглолт төр аваад байгаа шүү. Тэгээ 3-аас хийдэг нөгөө хийхэд гэх юм бол 40-50 оноо авах болцоо бүрэн байгаа даа. Яагаад энэ хоёрын шийдэлд орохгүй нэ гэж бодож байна. Ямар нэг нөлөө байна уу? Багийн системд өөрчлөлт орчиж байгаа л доо. Одоо Дурант байхгүй болчихлоо нөгөө бөмбөгийн шилдэлт чинь хамаагүй. Энэ Дуранттай байсан шүү дээ. Дуранттай байсан тоглолт ороод шүү дээ, тий. За тэр нь би бол зүгээр сүүлийн хоёрыг гурав дээр чинь бас дээрэс нь давхар бас нэг их биш ч гэсэн бас тэр санаа юм бас жоохон явжлаа баг. Эдгчүүд айгүй том ботцсон багш тэр нь. Одоо бас хүн шүү дээ. Алдсан шиггүй тий. Гэхдээ чи бодлоо. За энэ жил бид баталгаатай авраг авчичаа гэж зүгээр бодчихлоо гэж бодъё зүгээр. Өөрөлд итгэхэд. Энэ системээр 60 тоглолт явчлаа. Гэт үе яах вэ? Юу болчихоо? Бас паринд орж болно шүү дээ. Тийм ээ. Тэр би зүгээр ингэж хараад байгаа байхгүй. Одоо нөгөө нэг энэ хоёрын шийдэлтэн дээр Кевин Дуранти орон зай бас өгүүлж байгаа гэдэгтээ бол сая санал нийлжнэ. Гэхдээ нөгөө тэгвэр хитрхи их юу ашиглаад байгаа. Small ball. Зарим тохиолдолд Заза бочуулаг 4 өдөр гаргаж хармаар байгаа байхгүй. Яг тэгвэл Заза эхний үед аягүй үр дүнтэй тоглож суучаад 3 дахь өдөр аягүй үр дүнтэй тоглож суучаад тэгэл байхгүй болчиход байгаа байхгүй. Нөгөө 4 өдөр тэрийг харахгүй намхан нүцээргөө дуусчихад байгаа Стив Кер. Өнгөрсөн жилийн финал дээр гарсан том алдаануудын нэг юм шүү дээ. Зарим тохиолдолд богод хийх ёстойсэн тэр чигээр мартсан ч гэдэг юм уу. Тэрнийгээ дахиад Стив Кер би зүгээр ингэж боддог. Энэ Durant-ийг эзгүй байх хугацаанд San Antonio Spurs гүйцэгдэхгүй юу гэдэг Стив Керээс шалтгаална. Draymond Green-нээс шалтгаалахаас илүүтэйгээр Стив Керээс хамаагүй илүү шалтгаална. Splash-ийн шийдэлд орохоос илүүтэйгээр Стив Кер хэнийг яаж тоглох, хэдэн минут тоглох, хэнд ямар ачааллах уу. Яг одоо үүндээ бид бодохгүй бас харна өрөнд бүсийн байдлыг хүснэгтэн San Antonio Spurs ер нь бол 100 холбоол гэж байгаа. Ойгоо. Тэгэхээр одоо зүгээр 4 сард болох үйл явдлыг 5 сард болох үйл явдлуудыг харах юм бол өрнөд бүсийн финал Техасын Сан Антониод эхлэх үү эсвэл Оклендийн
юунд эхлэх үү? Golden State Warriors-ийн талбайд эхлэх үү? Энийг шийдэх чухал үе дээр гол тоглогч алдсан. Одоо бүх зүйл Стив Керриг толгойд гарт. Тэгээд яг сая бас хоёр хожигдлын зүрхнийг өмөршөд бас аялан тоглолт байсан. Давхар аялан тоглолт байгаа учраас тодорхой хэмжээгээр ядралтай, тодорхой хэмжээгээр эсрэг багын гэсэн илүү тоглолт шүү дээ. Тэгээд тийм учраас бас одоо сүүлийн хоёр хожигдол дээр бол тим айхтар том одоо анхаарлыг өгөөл те бүр ингээ болохоо байжлаа гэвэл бас арай их дэрэгцэн асуудал болов. Одоо харин талбай дээр гэж чичээд харин хожигдох юм бол за асуудал жинхэнэ юм байна гэдэгт бид дүгнэлтийг бол 100% болж байна. Харин бид ямар ч төр болтыг хүлээ. Стив Кери Клеерийн хувьд бол талбайдаа маш сайн шийддэг байх боловч тийм. Тийм учраас талбайдаа хэд очих юм бол буцаас хэрэгч бүрэн боломжтой. Тэгээд дээрэс нь одоо Спurs-тэй тоглолтыг үүсгэх нь хамгийн чухал байна. Спurs одоо байгаа мó? Байгаа. Нэг байгаа юу? Нэг байгаа. Байвал нэг л байгаа. Кевин Дюрантгүй яг Спurs-тэй тоглолтыг. Спurs ч бас яг цаанаа сүүлийн 3 тоглолттой арай гэж нөхөжлөө шүү дээ. Нэг нь Клей биш Кавай Леонард хожлын голоор хийсэн. Дараагийнх нь овер таймд хоцсон. Өнөөдөр бас хожигдож явж байгаа Миннесота. Спurs ч гэсэн бас нэг айхтар мундаг те одоо юу гэдгийг бүх багуудыг баазчихсан амар мундаг яваад байгаа биш. За тийм. Гэхдээ ямар нэгэн байдлаар Spurs хожигдохгүй яваад байх юм бол тий. Golden State дахиад 3хан тоглолтод хожигдол байр суурь алдах хэмжээнд байна. Тий. Тэр эн чинь юу гэхээр магадлал бол байгаа. Өрнөд бүсийн финалыг талбайдаа ихлэх баг ямар давуу талтай вэ? Бид бүгдээр мэдэн шүү дээ. Маш том. Зүгээр Дүрант за яг 4 сарын ихэр ч юм уу 4 сарын дундуур ирлээ тий. За улирал уусгаас хүмүүс нэгээс 2 тоглолтод оролцлоо гэж бодъё. Плей-офф эхний шатанд өнөөдрийн байдлаар бол Юта таарна шүү дээ нөгөө Денвер Наггетс таарна. Эхний тойрог бол тэр чигээр бэлтгэл халаалт байх болно. Дүрантыг нөгөө нэг цувралдаа буцаагаад формод нь оруулах гэж байгаа. Шийдвэрлэл эрхлүүлээ. Тийм учраас бүр эхний тойрог бол бас баг нөгөө 6 тоглолт моол гарч бас магадгүй юм яаж мэдтгүү тий. Тэгээ 2 дугаар шатнаас эхлээд яг эргээ формонд орчих юм бол асуудал байхгүй болов. Зүгээр Спurs талбайн давуу талыг авцсан тохиолдолд бол харин нөгөө нэг 50-50 гэдэг юм чи ойртож эхэлж магадгүй. Ялангуяа нөгөө Лас Вегас мөнгө төрөг тавьдаг нөхдүүд бол нэлээд ойрт болчих. Тэгээд Кевин Дюрант ирчүүл тэр одоо home advantage юу бүр тэгж амар бүр сүртэйгээр бүр аюултайгаар тэр нөлөөлнө гэж бодож байна. Талбай дээр цуурлыг Кевин Дюрант ирчээд шүү дээ. Хамаагүй. Талбай дээр цуурлыг эхлүүлээд дөрөвтэй үлрэлийг нь яасан Spurs Warriors-ыг байхгүй болгоо шүү дээ. 5-9 зургуулаад тоглоно гэсэн үг байхгүй. Тэр давуу талаа ихлээр авчихсан. Бүгдээ өрнөд бүсийн хүснэгтийг хамтаа харъя гэж бодож байна. Өрнөд бүсэд багууд эхний 8 плей-оффд ямар багууд явж байна. За тэгээд дээрэс нь Golden State, San Antonio Spurs хоёрын хооронд ямар хэдэн тоглолтын зөрүү байгаа. Өнөөдрийнхийг бодоод бол 2 хожигдлын зүрт болчихоо одоо тий. 50-11 San Antonio Spurs 48-13. Ердөө нэг 2 тоглолтын л зөрүү байгаа. Тэгээ өнөөдөр Spurs хоцсноор плей-офф ирэхийг баталгаажуулсан. 20 тулралтаа дараалж плей-офф ирэхийг улирал уусгасан баталгаажуулсан гайхалтай амжилт болсон. За эхний шатанд одоогоор мэдэр бол Денвертэй таарах магадaltaй байна. За Денвер бол дээшээ явах магадлал бош баг. Харин араас нь хэдэн баг хөөж байгаа. За тэгээд ийм л цуурлуудыг харах магадлал байна да. Яг гэхдээ хүмүүсүүдийн хүлээгээд байгаа тоглолт бол магадгүй Golden State-ийг Oklahoma-тай тоглохыг л хүлээж байгаа хүмүүс маш их байгаа хта тий. Тийм тоглолт харах магадлал байгаа шүү дээ тий. Oklahoma цаашдаа яаж тоглох юм бэлээ? Тий. байгаа хөө. Одоо плей-оффыг одоо бид нар яриад ихтэл бас арай л ирч болчих. Зүгээр бид нөгөө Draymond Green одоо нөгөө Durant-ийн орон зайг нөхөд оноо авалтаа гэсэн нэмэх хэрэгтэй байна. Ялангуяа довтлоход оролцож байгаа байдал нь бас яхахгүй илүү идэвхтэй болох хэрэгтэй байна. За баг трипл даблууд хийгээд эхлэх ёстой болж байгаа шүү байна. Draymond Green юугаа нэмэх үү? Эсвэл Андрей Iguodala-гийн ачааллыг нэмэх үү? Надад бол Green л гэсэн нэр байна. Iguodala бол сэлгээс хийдгээ хийгээд Iguodala ч гэсэн яг бас түрүү жишгээр одоо нэг финал яа тоглолдог үлээ тэрэн шигээ тоглох хэрэгтэй шүү дээ. Аа. Тий. Зайлшгүй шаардлагатай. Тий одоо ингэ л ярил л да. Яг өнгөрсөн жил үлрэл тэгдэггүй юм билээ. Сайн ингэж штэ. 73-9 хийцэн баг штэ гэл. Гэтэл 73-9 хийцэн багаас чинь бас хамгийн чухал тоглогчдын хүн яах гарахгүй Harrison Barnes штэ. Harrison Barnes байхгүй байгаа гэдгийг бас санах хэрэгтэй тий. Тий Harrison Barnes одоо тэгээд Harrison Barnes нь өөрөө Dallas-д одоо хамгийн гол тоглогч болсон явж штэ. Тийм үст. Одоо манайхны очлоод байгаа илжиг очтой Draymond Green одоо бадлах хэрэгтэй байна. Тэгэхээр Green бол хөвчлэн олон жилдээ аягүй шиддэг болсон билээ. Танад юуг болж байгаа юм бэ? Оролт хийх хэрэгтэй. Тэр ч аягүй тоглолтын орон зайг болж байгаа. Аягүй буруу зүйл нь. Яг Durant хөвчлэн цөмрөөл тотал малтыг идэл гурлуугаа гаргахад нөгөө орон зайг болж байгаа. Одоо яг Durant байхгүй учраас орон зай нэгдэх. Харин яг Durant-ыг орлол одоо оролт хийгээд байх хэрэгтэй л да Draymond Green ямар нэгэн байдлаар. Бочгоо цаадах утгаа учраа очих уу. За Стеф өнгөрсөн 7 хоногийн хугацаанд бас нэг амжилтыг эвдэж нэг домох тоглогчийг ардаа хэлсэн. Энэ бол холын зайн шидэлтийн тоогоор Los Angeles Lakers багийн домох тоглогч
Kobe Bryant-ыг гардаас энэ Chicago Bulls-ээс тоглох үе энэ амжилтыг үзүүлсэн улмаар бүх цагийн 3 онооны шидэлтэнд 11-р байранд бичигдсэн. 1828 шидэлтийг одоогийн байдлаар оруулчихсан гэж байгаа. Хөөе ялан чинь 2009 дэх хаа. Номер 1 дэвж. Рэж Миллер 2 дэвж. Тэрэж юм байна. Гүүцэн. Асуудалгүй. Гүүцэн гэж юу болж байна? За ямар ч юм байгаа. Одоо магаш бол тоглолт дээр 2-ыг хичгэд 10-аар орчин шүү дээ. 2-оор дутуугаар. Тийм үү. 10 тага тийм. Новицки, Пол Пирс эднийг бас гүйцэх юм байлээ. Джейсон Тэрийг бас гүйцэх юм байлээ. Энэ өдрөлд бол ер нь бас жоохон нэлээд дэше явчих. Ахад ороод чирээд шүү дээ. Ер нь бол гинт бүл байхгүй бол бид бүх цаг өнөөр хамгийн шилдэг чиглэл харж байгаа Тийм, тийм. ер нь бол тэр ойлгомжтой баг. Би бол энэ хамгийн илдэгдэх хамгийн ойлгомжтой рекорд гэж бараг бороод байгаа шүү дээ. Одоо чинь ахад 1000 шидэл дутуу гэсэн үг юм шиг нэгсэн дээ тийм. Юу хин ч сая хэд болчихж байгаа лээ. Гэтэл нэг өдрөл 200 хийгээд байхад 5 өдрөл хийчих шүү дээ. Тийм ээ. 5 өдрөл тоглоно шүү. 200 байхгүй юм шүү дээ нэг өдрөл. Одоо сая чи баг 400 хийгээвс. Өнгөрсөн өдөр чи 300 70 хэд хөдлөө тийм. За хэсэг хугацаанд завсарлаа NBA Talk-ийн 10 дахь дугаар NBA Talk хуудасаар та 12 дахь дугаар NBA Talk хуудасаар та бүхэн шууд хурж байгаа. Хэсэг хугацаанд завсарлаад бид Cleveland нөгөө баг аль нь хожих вэ гэж гоё асуулт дахиад гараад ирсэн да. Шалтгааныг бүгдээрээ мэдчихэж байгаа. Айгуу муухай асуулт орлоо орж ирэх юм шүү. За Cleveland Cavaliers-ийн талаар ярилцахгүй байж болохгүй 7 хоног боллоо. Үйл явдлууд ингэж биднийг Cavaliers баг руу хөтлөн авч чинь тэрний юу гэхээр хоёр чөлөө тагаанд тулсан тоглож Cleveland Cavaliers-ыг Cleveland хотыг сонгож газардлаа. Нэг огийн хоёр уу? Нэг огийн. Даллас ордо ярьсан юм шиг байгаа байхгүй. Энэ бүр цаавар хөвөлтэй хийсэн баха. Энэ бүр ингэсэн шүү дээ. Cleveland нэг ингээд плеймейкер хайгаад байгаа мөртлөөс авахгүй байгаа шалтгаан нь юу гэхээр боогуудыг сулрахыг Дероныг сулрахыг хүлээж байна гэдэг. Тэр өнөөдөр бол менежерүүдэд прогноз өгдөг. Яг тэр прогнозын дагуу явчлаа. Тэгээд энэ хоёрын чинь солилцооны цогцолтой хүмүүс солилцоогоор авах гэж үзсэн шүү дээ. Тэгээ болохгүй болохоор нь хүлээжиж байгаа. Тэгэхээр Дэвид Гриффин гэдэг тэр Cleveland-ийн менежер бас толгой төргөр байгаа шүү. Мундаг. Айхтар. Гэхдээ цаагаар авч байгаа энийг бол өөрөө LeBron өөрөө бас маш их хүсэж маш их яаж байгаа шүү тийм ээ. Өөрөөр Андрю Богд аавал тэгэл Cleveland тэр чигээр аврах гэж яалт хэлсэн шүү өмнөх дугаараар. Одоо асуудалгүй. Тэр бодол хэвээрээ юу? Үгүй хэвээрээ биш бүр баталгаач за аврах. Энэ жилийн авраг нь бааж зүгээр төлөө дуусахгүй даа. Одоо нэг байх одоо би юм бас ягаад байгаа яхаа. Дероноос бол ерөөсөө надад ерөөсөө бити Дероныг бити. Ягаад тэгэхээр үнэхээр гэхдээ яхаа эвгүй болчлаа л да одоо эвгүй болчлаа. Одоо Golden State бол KD-г түлээхээс өөр ямар ч аргагүй болчлаа л да. Бид нар Golden State-ийн 2 жилийн өмнө төрүүлсэн шалтгаан юутай холбож ирсэн бэхээр супер баг тэрэн дээр супер баг гэдэг тодорхойлолтод супер сэлгээ орж ирсэн байхгүй. Өнгөрсөн жил юу гэхээр довтлохоо дуцтал би. Өнгөрсөн жил супер хүн төрүүлсэн шүү дээ. Супер 2 хүн. Энэ жил одоо жишээ нь яаж ч юм гэхээр супер баг Golden State биш Cleveland-д одоо яг бүртгэж байгаа. Одоо хараа өдөрлийн дундор ирсэн Kyle Korver, Andrew Bogut, Derek Williams, Deron Williams энэ дөрвөн тоглогч чинь энэ үйлрэл эхлэхэд гараанд байсан дөрвөн тоглогч шүү дээ. Өөрсдөө багууд. Бусад багийн гараанд байсан дөрвөн тоглогч сэлгээнд нь би танаас сэлгээ болё гэж хүрээд ирлээ боддоо. Үнэгүй шахав. Тийм. Хямдхан. Warriors-с өшөөгч чинь аваад Warriors-с илүү гэдэг чинь батлаад бид нэр хямдхан цалингаар тоглоё гэж бод. Korver, Bogut, Deron, Derek Williams. Derek Williams чинь Miami Heat-ийн 4 номер дээр удирлыг эхлүүлсэн юм шүү дээ. Тийм бош байхгүй. Яг гэхдээ яг нөгөө одоо яа тэ өмөрөө дууснаа яа тэ. Ер нь бол Bogut бол 2 жилийн өмнөхөөсөө бол ер нь бол бас өөр болсон байгаа. Уруудж явж байгаа юм шүү. Одоо бол бэлтгэл бас байгаа. За Дероныг бол би бол бүр үнэхээр цагтаа үнэхээр энэ NBA-гийн элит холбогчийн нэг байсан. Үнэхээр холбогч гэхээр Chris Paul, Deron Williams рэл ярьдаг байсан үнэн биз дээ. Одоо бол үнэхээр сая ингээ орлоо бас 2 тоглолт бид нар харлаа. Тэр юун дээр бол Бостон дээр бол суусууд уран шидсэн сүлдэл тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө одоо за яг би бол зүгээр нэг хүнийхийг хүлээж ин за яа тий. Яг тий. Тэгээ хойдоо мөрийгөө тэгээ явандаа тавиад хэлчихин тий. Тэр дахиад нэг асуулт руу орё л да. Warriors Cleveland гэдэг финал гарлаа. За одоогийн яг Warriors одоогийн яг өнөөдрийн Warriors өнөөдрийн бүх бүрэлдэхүүн бүх тоглогчид ирчлээ. Аль нь олчих вэ?
Удирдлын ихнээс тавигдсан л асуулт шүү дээ. KD ирээд өстэй. KD байгаа гэж тооцоо хамаагүй. Гүг зөв би одоо хувийнхаа одоо бүх машин орон сууц мөнгөнийхөө нэг баг дээр тавь гэж бодъё. За тэгээд бүх юм биш шүү. Бүх юм айлыг өөр дээр тавьвал би Golden State дээр 50. Хэвэр. Тим итгэлтэй. Хэвэр. Гүг зөв би хэвэрэ гэж шүү. Яг тэгвэл Андрю Боутыг энэ нөгөө дөвүүлгээд байгаа асуудал бол бүр хит дөвүүлэгдсэн. Overrated гэж байна. Overrated асуудал бол яхаа юм. Яг тэр Андрю Боут сүүлийн 2 жилийн хугацаанд талбай дээр маш бага минут өнгөрүүлсэн. Тоглолтын тэр нэг өөрийнх нь биеийн хурд мурд ч гэсэн бүр хамгүй болцсон байгаа. Даллас дээрс тэр чигээрээ бараг сэлгээнд байсан. Өөрөө сүүлдээ өрсөлдөг санаар унсан. Тэгэхээр энэ хугацаа бол Боутд бол хэрэгтэй. Зүгээр дараа жил энэ бүрэлдэхүүн хэлэлтэн дээр байвал заяа. Дараа жил би бол бүх юма гэлэглэн дээр тавь. Одоо бол энэ баг жоохон хоцроо яачлаа бүрсэн. Бид нэг 2004 оны трейд бизнес Рашид Воллсыг солилцооны цогт асыг аваад авраг авахд хамгийн гол нөлөө үзсэн шүү дээ. Рашид Воллс шиг нөлөөг Дрон Уильямс Боготоор хинж өгч чадахгүй. Уцааштай уучлаарай. Харин өнгөрсөн удирлын хэлээр нь яг авраг авсан байна. Шалт үлэн шалт 2 супер хүн байлаа шүү. 2 супер хүн зүгээр галзуурсан шүү дээ. 2-оор 40 оноо зэрэг аваад өөр нөлөө бүр 2. Одоо ингээд өөр хүмүүс өрөөд энэ хүмүүсийг яаж уусгах юм? Одоо ерөөсө лүгдээд асуулт чинь толгойд бөө өвчин болж орж ирнэ. Талбай дээр гуур амьсгал янз бүрийн юмуд нөлөөлөх байх юм лээс. Тэр би бол яг одоогийн байдлаар бол тийм хэлэхгүй. Зүгээр Дурант хэрвээ плей-офф эргэж ирэх нь хойшлоо шүү дээ. Биш үлэлд эхлэн. Үлэлд зүйл биш. Плей-оффын 20 дугаар шатс эргэж ирнэ гэвэл би харин бүх юмыг хэлээд байна. Яг тэгвэл Дурант нэлээд хугацаанд багтаага уусгаж хэлсэн нэлээд болох ёстой. Тэгэхээр яг юуны өмнө айгуул спорсыг барахгүй гэж магадгүй шүү тэгвэл Дурант. Тэгвэл Дурант тэзэрхээс энэ бүх юмыг загнаад тарих. Баажигээтэй санал нэг байна. Нэг хүнийг хүлээгээд байгаа зүг байна. Бид нар энэ бүх таамгийг гимтэл бэртлэхгүйгээр гаргана штэ. Би бол бэртлэг яагаар гүн ууш шүү. Орхос өөрөө тодорхойгүй шүү. Одоо нэг юм дээ. Дурант тэзэр тодорхойгүй. Би өөрөөр хэлбэл байна. За Комер Дерек Уильямс хоёр бол Дэрон Боготоос хамаагүй илүү нөлөөг Кливленд үзүүлэн заяа. За бити. Үгүй ээг байж. Би өөрөө хэлээд сонсч. Ягаад тэгэхээр Богот бол яг үнэ хэлэхэд 2 жилийн өмнө 10 болсон Богот. Одоогийн Богот хоёр л шүү дээ. Газад ингэ шиг болцсон байгаа шүү. Өөр шал өөрөө. Зүгээр тэр Боготыг авчраагүй гэж хүсээг байхгүй. Зүгээр юу авчиж байгаа нөхөр Кливленд энэ үйлрлийн турш юу хийж чадахгүй зүгээр будагтаал хамгаалалт хийж чадахгүйсэн байхгүй. Тристен Томпсон Кардашиантай нийслэнээс хойш бүх юм бодоо болцсон байхгүй. Одоо тэрийг л аваад ирлээ шүү дээ. Боготоос 30 минут тоглохыг хэн ч үзэхгүй, Кливленд ч үзэхгүй. Леброн ч үзэхгүй. Богот 15-аас 20 минут бай. Тэгээд тэр үедээ будагтай талбай тэр хорчин зүйлээ хий, будагтай талбай хамгаалтыг сайн байлга. Тэгээд бусдад заслаан тавиадаг. Юу хийдэг вэсэ? Irving дээр очиад заслаан тавиадаг. LeBron дээр очиад заслаан тавиадаг. Ялтагт надад ч юм шүү. Хийж чадахгүйгаа тэр зүйлийг хийдэг. Тэгээд энэ дээр Дэрон Кайл Корыг нэмж болий заяа. Гэхдээ нэг юм байна. Ялта наадах. Жавал Магги ч чадахгүй заяа. Юу боог. Гэхдээ ялта наадах чи хэн зохицуулна гэж мэдгүй. Тайван л зохицуулна л да. Тэнгүүд тэр хүний яг тэр одоо Кливленд одоо болцсон байгаа шүү. Дрон Уильямс тавд хийсэн боссны тоглолтыг үзсэн. Аюу болсныг харцгаа. Тэнд аюу гоё. Тий, аюу гоё тоглолт тавьж байгаа. Яг юу болсон. Аюу гоё тоглосон шүү дээ. Тий. Ямар ч Дрон Уильямс ирсэн ихний тоглолтоо хийсэн. Энэ бол яг үнэхээр бүсийн тоглолтоос 31. Юу гэсэн үг? 3-1. За 3-1 лидээ алдсан гэж одоо Golden State-ийг айхтар том дис хийж штэ. Бас л хоширтой байгаа шүү дөрөв. Тэгээд тоглосон баг нь Бостон. Энэ бол яг бүсийн финал шиг. Энэ бүсийн финал. Энэ бүсийн Эври Брэдли ирж ирсэн тоглолтод. Бас нэг чухал ярих юм тэр шүү. Эври Брэдли гэдэг одоо Бостны Азия Томсын ард орох. Ялтаа. Торонто юу Бостон юм уу? Бостон шүү. Дараа дөрөвдүгээр үеэс өрсөлдөгч нь үү? Тийм. Дерек Уильямс Корвер Дрон 3 гурал баа дөрөв яг одоо яг ич харж байгаа тохиолдол. Леброн өөрөөр хэлбэл дахамт шүү. За Джеймс Смит ирж ирэхээр бас яах вэ гэдэг бас нэг юм болно. Тийм шүү дээ. За Джеймс Смит блок тулж байгаа. Богод ийм хийхгүй заяа бааж. За тэгээ Джей Краудер энэ гурлын шийдэлт багтааны орны давмаа авчирсан. За Краудерийн энэ үйлрлийн одоо шийдэлтүүд бол нөхөр дөрөвдүгээр гайхалтай. Корвер хийдгээ хийсэн тий. Гэхдээ дөрвөн авсан шүү дээ ногтон дээр. За яга Атлантаг эсрэг бас хийдгээ хийсэн байдаг шүү дээ. За энэ бол нэг цагт дуусчих яхад. Азия 1-3-аас игээд тэгээд энэ 2 персонал хийгээд. Энэ бол 3. За одоо энэ чи Леброн зарай болог байгаа. Одоо Леброн аваад ямар гоё харна гэж энэ дамжуултыг хараа. Энэ мэдрэмжийг хараа. Арай дэндүү өгөөд. Дрон Уильямс төглөө. Яг энэ бол зүгээр нэг унаагүй шийдэлттэй. Тэрээс саяных бол унах бүрэн боломжтой. Плей-оффт бол арай илүү баталгаатай шийдэл. Сум шийдэж. Тэрээ саяны шиг суул гарах юм бол Кливленд ингээ хожих нь л дээ. Гэхдээ юу гэдгийг Бостонтой Кливленд иймэрхүү өрсөлдөөний хийж байгаа. Гэхдээ Дрон ихний тоглолт гэдэг бас ойлгох хэрэгтэй. Тийм учраас Смит эргэж ирнэ. Би юу зүгээр бодоход талбайд ирэхлээр Кливленд шууд өөр болно л та. Би юу зүгээр бодохдоо бүс одоо Бостон байсан. Яг би сая ингээ тоглолт үзлээ шүү дээ. Бостон байснаас Торонто байсных зүгээр илүү зүгээр. Үгүй. Зоог болуулж бодоод байна. Ба. Торонто барахгүй.
Торонто гарах. Торонто ч өөрсдөө бэртлээ асууж. Бид нар өөрсдөө ч мэдгүй яг юу ямар цаг үед амьдарч байна гэхээр бид нар NBA-ийн түүхэнд хамгийн шилдэг жижиг нуруу намтай тоглогчийн оргил цаг үеийг үзэж байгаа. Энэ бол Азия Томасын оргил цаг үе. Яг ийм байдлаар Азия Томас ингээ Бостны тоглолтыг үзэж явах юм бол юун Лаур, юун Дрозен. Үндэ Кливлендийн бүх хэсгийг бодоо болгосон шүү дээ Азия Томасын тоглолт. Ялангуяа дөрөвдүгээр үед те. Тэгээд зөв Аллен Айверсны мэддэг хүүхдүүд байх юм бол Азия Томасын энээсээ дахиад нэг жоох илүү хөлбөр байлаа шүү дээ. Аллен Айверсон. Тэгэхээр Азия Томас бол бас тим хэмжээнд Айверсонтой харьцуулагдах хэмжээнд хүртэл ингээ тоглож ийн гэдгийг таах бас санаарай. 29 4 оног ийм жижигхэн залуу аавна гэж юу гэсэн. Дээрээс 4-4-д 10 авч байгаа. Нэг үед 10 авсан тохиолдолд ч сүүлийн хэдэн жил байхгүй юм байна. 20 гаруй жил. Ба тийм. Тэр чинь бас амар. Тэгээ Бостондоо ч нөгөө 20-с нэмэх дээш хоног хэдэн тоглолт авчаа. Бас энэ замбраг бол амжилттай яваад байгаа шүү дээ. Тэр Азия Томс ирүү. Larry Bird-ийн амжилтыг өвдөж дээ тий. А зүгээр за би Кливленд бол нэг дуртай хүн биш юм бол мэдж байгаа. Бостон Кливлендээр гарч би Бостоныг бүр чадах ятгаараа дэмжинэ. Би ч дэмжлээ. Spurs Golden State-оор нөгөө талаар би Spurs-ыг чадах ятгаараа дэмжинэ. Миний хүсэж байгаа финал бол Boston Spurs хоёр. Оо ямар сонир хүсэлтэй. Юу сонир хүсээ. Тэр ганц юм шүү. Наадад ч бурхан бидлэхгүй юм байна. Яагаад тэгэхээр энийг сая ялангуяа яг за Durant-ыг авахт бид Warriors-ыг шүүмжилж ялла тий. За сүүл Durant ихээр Bogut-ыг аваад одоо Cleveland-ыг шүүмжилж байна. Энийг утгаа алдаад байгаа юмыг л зогсоомор байгаа. Энийг юуны дараа нөгөө нэг авраг авч амжиг хөдөө хот тоглогч чинь шууд гэрээгээ байхгүй болгоод шууд амар гарууд очоод боо юм болдог. Тэр асуудлыг л болмоор байна. Тийм учраас бүр яадаг юм Boston Spurs хоёрын аврагт л гараад ир. Тэгэхэд хэрэгтэй биш шүү дээ. За Boston Celtics чи Warriors биш Wizards уу Toronto юу Boston Celtics үү гэж хэрвээ асуувал заяа надаас хэрвээ асуувал шууд Boston энэ жилийн Cleveland-тэй өрсөлдөх финалд өрсөлдөх бүсийн финалд өрсөлдөх баг нэг шууд хэл. Би зүгээр тэгж бодсон зүгээр яг чиний сая хэлж байгаа өөрөө чи нөгөө поинтыг ойлгож байна. Гэхдээ би бодохдоо нөгөө одоо нөгөө ингээ сая ингээ боогууд ирчлээ. За Tristan Thompson байгаа. Хин Derek Williams байна. Нөгөө LeBron өөрөө самбарт те. Тэгэхээр нөгөө тэр арын тэр самбарын будалтай талбай юу н одоо хамаагүй илүү болчиход байгаа байхгүй юу? Ер нь хамаагүй илүү Бостонд хацуулах хэрэггүй болчиход байгаа болохоор би тэр утгаараа зүгээр Торонто байх юм бол тэр үед сая Ibaka авсан тийм ээ. Тэр талаараа арай илүү үзэлцэх юм болов уу гэж бодсон байхгүй юу? Тэр утгаараа надад зур бодоо илүү нөгөө өрсөлдөөнийг үзүүлэхэд нь магадгүй Торонто байж харчлаа тэгээд ямар ч үсэн. Гэтэ ер нь бол Бостон гарсан миний хувьд бол дээрээ ирэх үү тэгээд бүгд дордод бүсийн амжилтууд багийн амжилтууд эхний 8 баг плей-оффт ямар яваг бас харъя гэж бодож байна. Эндээс их зүйл тодорхой болох ёстой баг. Cleveland 42-19 Boston Celtics Cleveland-ыг чиг гүйцэх боломжтой. Хэрвээ Cleveland хожигдоод их юм бол хүмүүсээ амраагаад ах юм бол араас нь Washington Wizards, Toronto Raptors багууд за ерөнхийдөө энэ дөрв бол ингээ гаравчих. Харин зүгээр хин 2-оор, хин 3-аар, хин 4-өөр гэдэг нь үлдэж байгаа тоглолтуудаас ихийг нь шийддэг баг. Атлантагийн хувьд тэгж нэг дээш ороод ирэх гэж бодохгүй байна. Cleveland арайч Boston гүйцэтгэхгүй л баг та. Гүйцэтгэхгүй л баг та. Хэцүү байна л да. Гэхдээ ер нь бол арайчгүй илүү дээ. Сая өнөөдөр жишээлбэл амраагаад LeBron өөрийн хоёрыг амраагаад өжигчлээ шүү дээ. Тэгээ иймэрхүү амраах тохиолдол үлрийн сүлрүү гарах болов. Гэхдээ Boston өөрийнхөө хувьд амраахаа бойлгол байх л та мэдээж чинь. Нэгээр гарах, хоёроор гарахын хооронд насрах ялгаа байх шүү. Тайрал улирал эхлэх юм хэлсэн шүү дээ. Амраанаа. Тэгээ ер нь минутыг багасгана. Тэгээ улирлын ихэнд ягаад амраагаагүй? Тэр бас айгу сонирм биш. Улирлын ихэнд юусаа амраагаагүй шүү. Тэгээ улирлын дундуур ч гэсэн амраахгүй явж байгаа. Одоо амраад ирэх утгагүй санаа. Яг зүгээр томоохон өөрчлөлт боллоо энэ юу гэхээр томоохон өөрчлөлт гэчий за. Тэгтээ ер нь бол том биш шүү. За. Би надад ч альтруу хошиж хэлж байгаа чинь жигнээс ойлгоцсон юм уу? Үгүй. Айгу сенсацтайгаар хүлээж авч байгаа байхгүй хэвлэл мэдээлэл. Юу гэхээр New York Knicks баг Brandon Jennings гэдэг тоглогчийг фэм гэж багасаа нисэлсэн. Энэ яагаад гэж юм? Йоо, үгүй тэгээд ерөөсөө нөхрийг хасж байгаа нь болохоор нөхөр одоо нөгөө нэг үлдсэн хэдэн дөрөв нэг байгаа шүү дээ. Тэр мөнгөний нөгөө нэгтгэн хасч авч байгаа нь болохоор ирээдүйд бас нөгөө нэг Бекергээ залуу холбогч байгаа шүү дээ. Бекер минут өгөхгүй гэсэн. Гол. Тэгээд одоо Бекер сэргээрээс гараад ирсэн шүү. Биш сэргээрээс болоод ирсэн. Тэгээд Жигэн айгу муухай ярьсанаар хэлсэн үү? Washington-ыг тоглосноо дараа Жигэн багийн тоглолтыг би одоо мэдэрч байна. Одоо үзчихье гэж авсан шүү дээ. Нью-Йоркийг байхгүй болгоо айтсан. Тэгэхээр энэ баг дотор 3 амьсгал ямар амар гэхдээ асуудалтай байсан юм гэдэг харагдчихэв. Washington Brandon Jennings ирснээр бол Washington бол уулна л. Өө мөр яахгүй. Өөрөөсөө яг нөө хин биш трейд бүрх чи хийж чадахгүйсэн одоо Jennings хийн штэ. Асуудалгүй сайхан замбрааг 3-аас шидэн. Юу юм? Заримдаа онооноо аавна. Өдөгөө замбрааг тоглолт.
Хайнг тоглолт. Джон Уоллыг оруулж чадах тэр хайнг тоглолт. Трей Бурк чи бие бариад тоглож чадахгүй шүү дээ. Хайнг тоглолтоос 38% давталж байгаа шүү дээ. Хамаагүй тэр хамаагүй зүгээр боочлоо тэр хамаагүй. Трей Бурк шиг ашиггүй байснаас л Старонски сүлдө холбож байгаа шүү дээ сэлгэрээс. Нөгөө юу лээ? Мэдгүй. Харин чи мэдгүй болж байгаа гэж байна. Старонски гэдэг нөхөрч одоо нэг цагаан нөхөр холбож байгаа шүү дээ. Тэр чин хэн бол хэрэгтэй? Дженнингс бол. А зүгээр хайнг тоглолт гэдэг нь би ямар утгаар хэлж байгаа вэ гэхээр тийм одоо өөртөө ихтэй байдал нь шүү дээ. Тэ нэг тийм жоохон үзэгчтэйгээ өнгөрөөсөн. Яг л тийм тоглож хэрэгтэй байсан Вашингтон. Тийм тоглож байдгүй ш Вашингтон. Джон Уолл хаяа нэг орилж үзэгчтэйгээс иргэдэг. Их тийм даруухан баг, даруухан ч хот. Ер нь бол Брэдли Билл, Джон Уолл хоёр хангалттай олон минут тоглоно. Тэгжиж энэ багс юм. Брэндон Дженнингс нэг тийм юм минут олдохгүй. Дээрэс нь олж байгаа минутаа Брэндон Дженнингс шиг комбинацд ордог замбраагүй тоглолтод тоглож Трей Буркэд буцаад байрсаар халтах байх шүү. Юу гэж ястаа сам. Саксан мөнгө IQ-гаар чамд Трей Бурк нийлүү юу? Брэндон Дженнингс нийлүү? Мэдгүй. За гэснээс Баачигийн одоо тэр магтаад төгсөөд байгаа Торонто Рэптерс асуудалд орсон. Тийм ээ тийм. Кайл Лаури шууны бэртэл авсан. Тэгээд Олстерийн үерэл бэрцсэн юм шиг байгаа юм одоо. Олстер өмнө бол ямар ч мэдээлэл гараагүй байсан шүү. Тэгээд хагалгаанд орсон. Мессас ажиллабар хийлгээд 4-6-7 хоног гэдэг нь 4 сарын ихээр эсвэл 4 сарын дундуур бид ч ханссан нөгөө нэг харагдсан багуудын нэг чаар Рэптерс биш үү? Үгүй ээ, тийм байхгүй л байгаа шүү. Тэгэхэд яг ингэдэг Клиперс хүүхдээ харьцуулбал гайгүй. Үгүй яг тэгэхээр Рэптерс гэдэг баг шүү. Үнэхээр мундаг тоглогчдыг төрүүлж чаддаг. Од тоглогчдод айгүй болон Рэптерсээс гарч ирдэг байхгүй. Крис Бош, Винс Картер. Тэгээ Винс Картер Тимак те хамгийн гол нь гарч ирчээд яг гарч ирээд за энэ баг явахындаа ингэүүд солилцсон төрчдөг байхгүй. Тэр яг нөгөө бизнестэй холбоотой л тийм. Канада, Америк. Канадатай холбоотой. Канадын зах зээлтэй холбоотой. Гэхдээ тэгээд одоо бол уул нь одоо түрүүл жилсэд энэ одоо 2 жилийн өмнөсөд энэ Демар Роуз, Кайл Лаури те энэ баг бол одоо бол бас бүсийн финалд аюу гоё үзчихээ аюу гоё баг болчиход байгаа ш. Тэгээд ингээд яг нөгөө яг гоё болох гээд ирэнгүүт одоо нөгөө тоглогчд нь бол үлдсэн чинь бэртэл гимтлэх. Эдрээс нэг Торонтогийн тоглолтыг тайлбарлаж суудсан баха. Тий, Торонто. Тэр тоглолтод утгагүй болж байсан. Кори Жозеф гэдэг тоглогч энэ үлрэл чинь Кори Жозеф ч мөсөл санаа унсан юм байл шүү дээ. Стил готрол орсон юм байл. Тийм үү. Тийм. Тэгээд нэг хэсэг Дуэн Кейзэд тасчуулагч Жозефийг бүр толгойд гаргахгүй донсон шүү дээ бас. Тэр үед би фантазид авт харсан бохгүй. Тийм учраас би сайн санаад байна. За тэгээд мань хүн нэг тийм нэг арга эрдэнэт юм болсон юм шиг байгаа. Тэрийг тэгж мэдэхгүй. Тийм учраас Кори Жозеф ерөөсөө бидний мэддэг Кори Жозеф биш байна. Одоо нөгөө нэг Спurs байхын Кори Жозеф ч ямар өөртөө ихтэй байлаа да. Одоо нэгс нөгөө Индианагийн нөгөө Жорж Хил нэг хэсэг гой тоглолт өгсөн шүү дээ. Тэгээ одоо Кори Жозеф ерөөсөө байхгүй болсон. Тэгээ Лауриг оруулж чадахгүй байна. Бүх ачаал Дэрозен ирсэн. За Ибакаг авсан маш ихтэй солилцоо. PJ Tucker үнэхээр гой солилцоо. Үнэхээр янзтай. А гэтээ Ибака нөгөө л 3-аас шидэд бутаад бадаа шахахгүй хамгаалтаа хийхгүй ингээл яваад байвал яг л нөгөө асуудал үргэлжлэл юм байл. Тэгээд Лаури энэ ч юм бүх юм хутгаж найруулж өгдөг тоглож. Лаури байхгүй дөрөв л хэцүү. Хамгийн гол асуудал юу гэхээр плей-офф төхөөд ирэнгүүт Лаури эргэж ирнэ те. Багтаа уусаад нөгөө хоёртойгоо нөгөө нэг ирсэн хоёртойгоо уусаад ингэсээр эдэл плей-офф хийшээд эхэлчихэж шүү. 5-аар гарсан багтаага усуулж мэдэн шүү ихний дөрөвтөө. Яг бол үлрэлтийн төгсгөлд бол айгүй муу байсан шүү дээ. Олстарын өмнөх нь ч гэсэн айгүй муу байсан. Тийм учраас Торонтод бол асуудал байгаа. А зүгээр яг бутаалбаа одоо чиний хэлээд байгаа хүсэж байгаа тэр бутаалбаа зассан ирээд авчирвал бүрэн боломж байгаа. Гэтэ баленчунасыг 18 минут л ашиглаж байгаа. 18 минут. Боддоо 18 минут. Гүр тийч small ball. Тэгэхээр харин энэ дэр чинь ямар хэрэгтэй вэ гэхээр дүүрэн кейсний шийдвэр байна. Би энэ талаар ярьжсэн да. Тэгвэл ягаад Ибакаг авчирсан? Үгүй Ибакаг авч үлдэхийн тулд харин 30 минут тоглуулнаа. Тэгэхэд бол баленчунасын минутыг золиослоо. Тэгэд Ибакада Валенчунастай хамт хожих хэцүү учраас small ball хэцүү учраас уусаад Валенчунасын минут багсгалаа бид ярилцаал авчихсан. Харамсалтай, Торонто харамсалтай. За хэсэг хугацаанд завсралын нэвтрүүлгийн ивент гэгч GP Батрей. MV пост уу? MV пост. Баясаа. Голтоныг спайс авчаа сайхан ирдэгсэн. Хамгийн өндөр барилгуудын нэг Taipei 101-ийн гаднаас MV Post шин дугаар 5-4 байна. Энэ 7 өдрийн шилдэг 5-5 харилцуулъя. 5 дугаар ойронд
ах トゥхоёр MVP Dog-ийн MVP пост орох гэж 3 жил зүтгэлээ штэ гэж. Мөрөөл маань биллээ гэж. Доотлих нь яг ахна гэж байгаа. NBA Talk Mongolia-гийн MVP постор би гарлаа штэ. Ах トゥхоёрт баяр хүргье. 5 дугаар энэ хоёр болоо. За ах トゥхоёрт баяр хүргье. MVP пост ингэж юу явна гэж бодож ирсэн юм шүү. Тэ. 4-р өрөнд. Бүүсийн фэнүүд Антони Морыг гэрсэн дуруу ах. За энэ нэр юу болсон юм? Антони Моро Chicago Bulls-ээр 1 дугаарыг авсан. Тэгээд Derrick Rose-ийн дугаар учраас Bulls-ийн фэнүүд түнд маш таг онж байгаа. Тэгээд Моро өөрийнхөө Twitter дээр Bulls-ийн фэнүүдээс уушлах өмсгөлийнхаа дугаарыг өөрчлөнө юм. Хэлжээ гэж нэг хуудас бичсэн. Гэсэн чи эхний коммент нь нэг үсэн 23-ыг өмсөд хөөгчхөө гэж хэлсэн. Bulls-ийн фэнүүд Антони Морыг хүлээж авсан. Антони Моро тим дургаа юм тэ тэр. Дургу. Юу даварцсан нөхөрч аа. Даалуулсан шүү дээ. Тэгээ болсон дугаараас олсон. 3-р өрөнд MVP пост MVP ялалт. Тулан алтан цоо гэдэг хүн ялтыг их хөрж байна. Бүр яг хүүхдээр хаалтан дотор байглаараа царай хаяа гаргадаг шүү ялтч. Ялтаа чи ясаг хөргий юм бэ? Байглаараа. Шилжлээрээ суулаад байгаа юм шүү. 2-р өрөнд MVP пост-ийн өнгөрсөн жилийн MVP Эдрүүгэн гамбат өөрийн NBA Talk-ийн дээд групптэй нэгэн зургийг хийсэн байна. Эдийн өглөө энэ тоглолтыг тайлбарлана. Битүүний өглөө уулзъя гэж. Philadelphia 76ers New York Knicks өглөөний тоглолтын тайлбарлах талаар зураг хийсэн байна. Тэгсэн чинь эхний коммент нь Joel Embiid Sixers-ийн залуу rookie. Embiid тоглох юм болов гинтээ үстэй гэжсэн. Тэгсэн чинь дараагийн хариулт нь өөрийгөө мэдгүй юм уу нэ. Joel Embiid мэн тэгээд өөрөө олж мэдэрээ дээ. Бид нар яаж болцсон бэ те? Нэгдүгээр өрөнд MVP пост-ыг согтуу хөдлөр нэг ийм их үл авахаас байна. Нэгдүгээр өрөнд Эдрүүгэн бат шиг нар орж байна. Өнгөрсөн дугаараар тэд нэвтрүүлгийн голоор нэлээд сони ярьсан байлаа шүү. Тэр мөнчс энэ тоглолтын дурш юу харагдсан бэ? Ерөөсөө бэкнерол эсвэл нэг эсрэг нэг. Эсвэл нөгөө isolation нэг эсрэг. Тэгэл тийм л. Тэгээ өрөөлийн тоглолт юм. Энэ тоглолт дээр бол яг Пеликс муу байлаа гэж. Өнөөдрийн тоглолт бол Бэвс ганцаараа баллаад Касс байхгүй болоо. Баясаа тасрлаа. Жуу хоолтой бас тийм жоохон дундаж тоглолтыг гаргасан. Бас нөгөө нэг ингэсэн. Гэхдээ нөгөө баг нь айгүй муу баг шүү дээ. Муутай хамаагүй Энэ үлрэл айгүй муу тоглож байгаа баг юм. ерөөсөө багийн систем ямар чухал гэдгийг энэ жишээ харуулж штеп. Ихтэй сайн тоглож байгаад хамаа байхгүй. Энэ лонгийн MVP пост Тавуулсан нийслэл Тайпеотын хамгийн өндөр байшин. Тайпе 100-ийн гаднаас үрлээ. Дэлхийн хамгийн том эко барилгаар шалгасан. Энэхүү гайлтан барилгын гаднаас тав хүндээ MVP пост өгсөндөө баяртай байна. Дараагийн дугаараар уулзцгаая. Энэ Голтоныг спайс авчаа сайхан ирдэгсэн. согтуу эффектийг Хий өгсөн юм. яаж хийсэн юм бол? Хий өгсөн юм. Тэгээд зарим хүмүүс андуурдаг шүү дээ. Жихнээсээ сохтой байсан юм уу гэдэг. Үгүй шүү. Айгуу бидний дээр удаа шүү. Арай л дэндүү гоё удаа шүтсэн. Тэгээд Энийг хийе газар үжиж бүр татаж урах ширсэн сүйдээ бүр. Тэгээд нүднээс үлэмс гоож аваад. Тэгээд яаш тэгээд ямар ч үсэн үл лоон яа харахгүй шилдэг байл. Ямар ч баясаа баярлаа тий. Баясаа баярлаа. Чи жинхэнэ MVP шүү. Ямар ч үсэн баясаа байгаа юм байна тий. байгаа. Өндөр байж тий. Өндөр байж тий явж байгаа юм тий. Тий. За нэвтрүүлэг цааш дөрвөлээ. Нэг тоглолчийн талаар нэг биш 2 3 тоглолчийн талаар бид сүүлүүд ярихгүй 2 3 хүн баг дээр л онцлоодсэн. Тэр хүн эргээд бидний ярианы сэдэв болж орж ирж байгаа нь Russell Westbrook сүүлийн 4 тоглолтод дараалаад 40-оос дээш унаг авчлаа. Үүний 2 нь triple double-тай, нөгөө 2 нь triple double, нөгөө хоёрын нэг нь triple double хийхэд Нэг ассист дутсан гэх. Энэ хүн
бас яг бид үзэж байна. Prime time боо яг хүн биш ийм үнийг би мэдээгүй. Бас тэгээд Энэ үлрэл NBA 79 triple double гарсан. Түүний 30-ыг Russell Westbrook ганцаараа хийсэн байна. Улмаар 79 triple double гэдэг NBA-ийн нэг үлрэл гарсан рекорд болцсон байна. Тэгтэл үлрэл дуусах яагаад ч хөө штэ. 20 хэдэн тоглолт дуу штэ багуудад. тэгээд яагаад ийм тоглогч нар ийм их triple double хийгээд байгаа нь энэ юутай болтой. Бид нар ярьсан шүү дээ. Ялангуяа нөгөө самбаас бөмбөг авах дээр ярьсан шүү дээ. Одоо нөгөө өндрүүд өөрийнхөө самбаас бөмбөг авахаас илүү хүмүүсээ хашдаг болцсон байлээ. Намхрууд нь төгс рүү тэмүүлэх хүсэл эрмэлзлийн л одоо үр дүн баггүй. Тэгээд өөрөг нь одоо бол энэ трипл давд орой болгон хийдэг бодол үрд байгаа байхгүй хамгийн гол. Тий. Зүгээр за хуучны Оскар Робертсны үед трипл давд гэдэг үг чураг байхгүй л шүү дээ. Нэг ч бараа анхаардаг ч хөөе хэвлэл мэдээлэл ингэж яг тэр өгч өгөөс үү. Тэгээд тэгсэн мөртлөө тухайн үед Оскар Робертсон тийм байсан гэж бодохлоор бас амар л та. Идрээ нөгөө нэг юусэн штэ MVP-г өрсөлдөөн трипл дабл хийгээд эхлэхэд л шууд MVP өгсөн штэ. Одоо яаж байгаа вэ? Үгүй би өнөөдөр Джеймс Хардны тоглолтыг бас тайлбарласан. Rockets. Houston хөвөрөө. Houston Rockets-ийн Джеймс Хард MVP-г авах нь хэвээр юм билээ. А зүгээр юу байгаа? Нэг юм магадлал одоо Russell Westbrook өгөхгүйгээд өгөхгүй гэсэн чинь уурлаадсан юм штэ. Тэгээд дараад нь хэлсэн мэт Джеймс Хардны баг нь юу болж байгаа вэ гэдэг. А зүгээр энэ ийм байгаа юм. Яач вэ да. OKC 3-оор гараад тий. Чи Rockets бүсээрээ 3-оор гараад OKC 4-оор гарч ирэх боломж байгаа байхгүй. OKC үнэхээр 4-оор гараад ирэх юм бол James Harden Westbrook-ийн хооронд ихэнх сэтгүүлчдийн нэг санал хуваагдах гэдэг юм л та одоо бол. За Spurs болохоор Leonard хэдэн санал авах бах. За LeBron хэдэн санал авах бах. Durant хэдэн санал авах бах. Ихэнх санал Westbrook Harden өдөр хуваагдана. А энэ хоёрын хуваагдсан юмнаас хамаарах гэхээр OKC 4-р байрал орж ирч чадах уугүйгээс л хамаарна. Хэрвээ OKC 6-аас доош байранд байгаад их юм бол Harden асуудал. Би ингэж бодсон юм. Harden ерөнхийдөө бол энэ өдрөл MVP болох магадлал хамгийн өндөр байгаа хэрэг. Гэхдээ одоо нэг 20 тоглолт байна шүү дээ. Энэ 20 тоглолт Durant-гүй тоглолт Warriors-ыг Steph аваа явуучих юм бол буцаага сэтгүүлчдийн санал энэ баг MVP нь угаасаа л Steph юм гэдэг байдал руу шилжиж байгаа. Steph ярихгүй л хтэрэж. Тэгж бодоод байгаа. Үгүй батлах байхгүй. Тэгвэл өстө утгагүй юм. Ахгүй. Steph-ийн оронд би бол San Antonio Spurs-ыг Кавайд л баг санал өгсөн. Одоо тийм үгүй ер нь бол өөрөө бүгдсээ Жими Батлер. Азай Томас ч байж болно шүү дээ. Азай Томас авч болно. Зүгээр гэхдээ ер нь мэдээж хамгийн том MVP өрсөлдөөн юу анзаарсан. хамгийн том өстөн юу нэ оронд бол угаасаа тухайд Boston Celtics-ийн Bill Russell авч ирсэн үлрэлт юу болж ялаа гэдэг ба шүү дээ. Нөгөө нэг агуу нөгөө Will Chamberlain маань нөгөө үлрэлт өөрөө 50 оноо 20 самбар дуунчилж ирсэн. Oscar Robertson үлрэлийн дүрс тэрбэл даавал дуунчилж ирсэн. Өөрч юу вэ бүр амар юм байна. Гэтэл тэнд дотроос 10 оноо 10 хэдэн самбар дуунчилж ирсэн Bill Russell авч байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр ерөөсөө баг амжилт. Тийм. Тэгээ би зөв анх нөгөө Westbrook-ийн галзуурал нөгөө амар байсан болохоор миний хэд сэтгэл хөдлөлт рүү автаад Westbrook үг гэх. Westbrook аваад надад уурлах байхгүй бүр баярлалаа. Гэхдээ ер нь авах магадлалыг одоо ярьж шээ. Тий. Угаасаа энэ хоёрын хооронд болно. Яаж Harden. Гэхдээ яг сая үнэлтэй тэр баг нэг үед 20 оноо авчлаа шүү. Тэгээ Harden одоо Houston Rockets үнэхээр одоо юугаар маш дээгүүр одоо 3 тавьж байна тийм ээ. Багийн амжилт. Хоёулаа орох магадлал байхгүй юм билээ. За 3-аараа дуусахад би бол юг бол OKC-г бол угаасаа ихний тэр 4-т бол орж ирэх гэж бодохгүй юм л та. 4 бол 5-6-аараа дуусах бах. Энэ 6 дээр л баг дуусах бол 7 дээр дуусчих магадлал шүү. Тэгэхээр чи одоо 7 дээр явж байгаа. Тэгэхээр чин магадгүй доош ч бас болох шүү. Бид мэдэхгүй шүү тийм үстэй. 20 тоглолтод юу ч болж байгаа шүү. Тэгэхээр юусо цэвэр багийн амжилт. Би бол хэдэн санал авах л баг. Гэтэ Durant ч гэсэн санал. Яа Durant чинь MVP дүрслэж болно шүү дээ. Болно л да 60 тоглолт юм чинь. 60 тоглолтод хүрсэн асуудал байхгүй болно шүү. Тэрийг хүмүүс мартаж болохгүй. Тэр Steph бол одоо нэг 2 санал авах л баг. Гэтэл утгагүй болохгүй. Steph авч шүү дээ. Steph угаасаа авахгүй. Тэрэн дээр ч нэг чи түрүү юугаа тавиад мөрөцөө гэдэг та. Чи хамтлага тавиад мөрөцөө. Авахгүй за бити санаа. Тэгэхээр ерөөсөө угаасаа Harden юм Westbrook хоёр дээр бүх юм явагдана. За NBA-ийн зүгээс 2-р сарын шилдэгүүдийг нэрлсэн байгаа. Энэ өрнөд бүсээс Russell Westbrook 33.4 оноо 11 самбар 10 оновчтой дамжуулалтыг 2-р сард дунджилсан гэж гаргасан бол нөгөө талаас буюу дорнод бүсээс LeBron James 25.9 оноо 10.6 дамжуулалттайгаар дорнод бүсийн шилдэгээ тодорсон. Бидний нэг чинь нэг үзүүлэлт оруулсан байсан шүү дээ. LeBron сарын шилдэг болж байгаагаар бүх цаг үеийн лидер гэсэн. 34 дахь удаа юм билээ тий. Тэгээд энэ бүх цаг үеийн түүхэнд 34 сар шилдэг болсон. 79-өөс 80 оны үлрэлээс эхэлж энэ Player of the Week-ийг үүж эхэлсэн гэхээр ч одоо нөгөө Jordan мод орчиж байгаа байхгүй. А тэрний өмнөх одоо гэдэг Larry Bird, Magic Johnson тэрний өмнөхүүд бол арай орж авчихгүй юм билээ. 2 дугаар сарын шилдэг дасгалжуулагчдаар San Antonio Spurs багийн Greg Popovich, Miami Heat багийн Eric Spoelstra. Энэ сонголтыг таалагдсан шүү.
Уг нь бол амжилтаараа Кливленд илүү. Тэгэхдээ Эрик Спойстрагийн сарын шилдэг яг үүндээ Майами Хитийн тоглолт үнэхээр үзэхэд нэр үнэхээр урамтай гэл халдах зүйл байхгүй. Чи ихтэй нэг хоёр нэвтрүүлгийн өмнөчлөө юу яриад байгаа юм бэ баясаа гэсэн. Үдсэн чинь тоглолтын үзлээ. Яг нэг бүтэн тоглолт. Тэнд бөмбөгний шилжилт ямар гоё хурд багийн систем гоё. Дээрээс нь бүгдэнд нь ногоон гэрлэгч сул гаруул довтлол сул гаруул шийд. За одоо тэгэхээр Нью-Йорк гарсан дээр үү Майами гарсан дээр үсэн чи юу ярьж байгаа Нью-Йоркс одоо Майк болцсон уу? Нью-Йорк гарсан дээр л та. За Спорсын хувьд бол тэгээд одоо агаагаад хэд худраа болж байгаа л да одоо Григ Попович бас замбрааг л болж байгаа хаад. Бараг юу идэж гинөө. Тэгэл згсэнээр л байгаа. Тэгээд Спорсын энэ үлрэлийн шилжилт бол одоо нэг багийн системээсээ илүү Кавайд тоглогч руу нэг багааныг өгöd байгаа шүү дээ. Үлгэдэж өгöd байгаа нэг шилжилт бол сансныг бол илүү хурдан явчлаа шүү. Сая нөгөө Паугас бол эргэж ирсэн гэсэн дээдмэн гараанд гарсан хэвээр байгаа. Төв дээр. Тэр их сонирм. Тэгээ Паугас бол сэлгэнээс бас аягүй сайн тоглож байгаа. Гараанд гарснаас илүү сайн тоглож байгаа. Тэгээ Паугас бол одоо энэ сэлгэний төвд эсрэг тоглож байгаа. Сэлгэнээс гарны чинь эсрэг байхаа бас нэг жоохон хоёр дахь төвд эсрэг тоглох гэсэн үг шүү дээ. Тэрийг бас хүмүүс сайн ойлгодог. Тийм учраас өрсөлдөгчдийнхээ одоо сэлгэний төвд эсрэг Паугас бол тоглох юм илүү үрдүнтэй юм шиг харагдаж байна. Заарчлаа. За тэгвэл 2 дугаар сарын шилдэг шин залуу тоглогчдоор Dallas Mavericks багийн Yogi Ferrell. Би Yogi-г юм лээ. Тэгээд өглөө ял та. Бити манай Yogi-г тийм. Yogi Dallas-ийн ирээдүг лөө. Dallas-ийн ирээдүг олбогч болцсон. Өөр энэ дээр мэдээлэл хийцэн. Уучлаарай. Dallas-ийн өөрсдөө бодоо юу. Уучлаарай. Undrafted тий. Хамаагүй уучлаарай. Ерөөсө энэ зүүн Dallas холбож авахгүй. Авахгүй. Тэр баг ирээдүг болцсон. Би энэ дээр юу гэтээ үнэхээр Dallas үнэхээр гоё баг болж байгаа. Зүгээр ирээдүг боллоо гэд бадлах уугүй гэдэг ч өөр асуудал. Dallas үнэхээр гоё тоглоод байгаа. Сүүлийн хэдэн тоглолт үнэхээр гоё байгаа шүү. Нэрдээс зөөлийг бас гараанд гаргасан. Дабл хийсэн. Тэр талаар би дуудахгүй бас хэлцээ тий. Ирээдүй юм аа ирээдүй. Ирээдүй юм байна ирээдүй юм. Yogi Seth Curry хоёр хамтдаа олон жил тоглох та Dallas юм. За нөгөө талаас юу гэхээр дорнд бүсээс Philadelphia 76 багийн Dario Saric 2 дугаар сард 17 оноо 7.9 самбар. Илесовыг явуулсан бол шууд нөлөөг өгч байна. Тийм, шууд энэ багийн лидер болж. Дээрэс нь Embiid-ийг гимтэл бас нөлөөсөн байгаа шүү дээ. Тийм. Шараж үнээр гоё тоглож юм билээ. Одоо нөгөө нэг Pistol Pete Олимпиадэр бүр яаж хэлээ те. Drazen Petrovic гэл одоо Европын нөгөө эвгүй гарууд их. За хамгийн сүүлд бол одоо нөгөө Тони Кукчийн одоо яг залгаа болж байгаа. Гэтэ Тони Кукчд оролт бас байгаагүй шүү дээ. Dario Saric бол оролт байгаа байхгүй. Бөмбөг дамжуулах үнэхээр. Одоо би Sixers-ийн одоо чимээгүй нууцгүй фан болсон. Чимээгүй нууцч одоо байхаар болцсон байгаа тийм одоо. Гэхдээ чимээгээр юу нэг олон багууд дотроос ингээд гой хараад байгаа шүү ер нь бол. Чи бол 30 баг дэмждэг шүү дээ. Тий. 30 баг дэмждэг. Гэхдээ би чинь нөгөө жоохон anti-tech sports талтай хүн шүү дээ. Ялта. Philadelphia 76 баг Dario Saric, Yogi Ferrell. За 2 дугаар сарын шилдэгүүд юм байж. Гэвч энэ удирлын шилдэг рүүкийн хийм бэ? Бид 50 тоглолт төрөөгүй мөртлөө шилдэг рүүк явах чинь анхны тоглож болж чадна юм бид. Тийм. Статистик хараа. Эмбид 18 он 10 самбар юу лээ? Удирдал нийт байгаа. Тийм унжилт. Тэгээд араас нь явж байгаа нь болохоор Malcolm Brogdon 9.7 оноотой байлгүй дээ. 10 хүрэх оноод унжилж байгаа шүү дээ. Тэгээ бодлоо. За Philadelphia-гийн зүгээс Joel Embiid-ийг зүүн өвдөгний гимтлийн улмаас удирдлын үлдсэн тоглолтод орохгүй гэдэг мэдээллийг гаргасан. Энд ч одоо ингэж гимтэлтэй байсаргаад энэ ч рүүк гэрийн дууслаа шүү дээ. Чөлөөтэйг дууслаа шүү дээ. Зөндөө шүү гэж. Тий? Баларлаа шүү дээ энэ ч одоо. Тэгээд Embiid-ийн дээр авсан тэр нэг бэртлэл яг нэг тоглолтод 2 удаа авсан шүү. Би зүгээр ингэ бодоод их юм. Philadelphia бүх тоглогчдын сайхан залуу тоглогчдын хуршуулгын гарцад ороо. Одоо тэр тэгээд одоо ингэж гимтэйгэл тэгэл дуусаасаа л гэж бодож шүү. Нэг дагаал дуустдаг. Ben Simmons-ийг бас аут позишн болгоо зарлцсан байгаа. Тэгээд дараа үйлрэлд бол Ben Simmons албаас рүүки болж эхэлнэ. Хэрвээ Joel Embiid Rookie of the Year шагналыг авах юм бол хамгийн цөөхөн минут тоосон хайцсангүй шүү дээ тий. 786 минут талбайд өнгөрүүлсэн. Irving 12 онд Rookie авахдаа хамгийн бага минут байсан юм байна. Тэгэл тэрнээс хоёр гоо явцдаг бас мартсан байсан шүү дээ. Brandon явж ирсэн. За Ewing миний үед авч ялаа. За Carter орхон тодорхой байсан. Зүгээр Embiid хэрвээ авахгүй бол дараа нь хэмбэ гэж ярих юм бол одоо Saric л авах та. 11 оноо хүрсэн явж байгаа юм Saric.
Сая нэг хэсэг 11 он 14 хүрээгүй явж ирсэн байх. Сая сүүлд. Яг зүгээр үдэрлээ үлдсэн бас 20 хэдэн тоглолт гэж урт хугацаа шүү дээ. Тэгэхээр тэн дээр бас харагдах байх л та тийм. Тэр тэгэхээр шаарчид огт тооцоолоогүй Rookie of the Year авах боломж бас гараад. Гэхдээ Embiid тарцгүй 20 он 7 сар 25 минут. За яг тийм тоглосон минут. Минут харилцах юм уу? Мэдээгүй. Чи л мэдэх хэрэгтэй. Үгүй харилцахгүй самаагүй шүү дээ. 50 тоглолт тоглосон байх хэрэгтэй. Үгүй. Тийм байхгүй. За. Шилдэг Rookie MVP-д бол ямар ч тийм нөхцөл байхгүй шүү дээ. Ямар ч нөхцөл хүсүүнээ санал авах шүү дээ. Түүний 3 тоглолт тоглоод тэгээд Болооч 300 аваад 300 авчих юм бол MVP авч болно. За бидний ярьж сүүлийн сэдв Philadelphia-гаас гараад гэрээ солиод улмаар нэг очсон багтаа богино хугацаад эдээч чигэн тоглолтын талаар яриад нэвтрүүлэг онцлог бол энэ бол Nerlens Noel гэдэг тоглогч бид энэ тоглолт биш Pelicans эсрэг хийсэн тоглолт биш. Харин бүр Memphis эсрэг хийсэн тоглолтыг онцлог байна. Гараад гарсан 15 оноо 17 сам Marc Gasol-ыг бодоо болгосон. Тэгээ баг нь Memphis-ыг хоцсон. Зөв газараа зөв цагтаа хэрэгтэй үед ирчихжээ л гэдэг. Гэхдээ Эрик Карлайлыг сонир мэдээлэл хийсэн мөлий. Би Nerlens Noel-ыг харааны одоо юу гэдэг нөрөө тоглогчдын байрал дээр ингээд яг бүтэн өдрөл дуслах гэдэг тэр их мэдлэг өгөх гэж яг санаа зовоод гэсэн бэ л. Тэр нь юутай холбоотой вэ гэхээр манай хүн жоохон нөгөө яг тэр нэг би хаана яг нэг бүтэн одоо гэдэг 30-35 минут тогтмол тоглоход арай бэлэн биш юм шиг. Яг л бэртэлтэй холбоотой байсан. Сексэрч нэлээд олон удаа сэлгэн цуучсан тий. Тэр би яагаад дахиад гоё болоод үлрэлээс улмаар хүн бол асуудал гарааны дэв болчих юм бэ л дээ. Одоохондоо бол арай л хийж чадахгүй гэж хэлсэн байлаа. За үлдсэн тоглолт бас харж илбэ. Гэтэ нөгөө үнэхээр улирлын эхний хагас явж байхад угаасаа Даллас гэдэг баг нөгөө хүмүүстэй явуулахыг явуулаад тэгээ баг энэ улирлыг баг хаях гэжсэн баг шүү дээ. Ер нь бол одоо плей-офф гэсэн чи одоо плей-оффын оны өмнө хайцсан байсан шүү дээ. Хайцсан чи энэ баг хин нөгөө сэлгэндсэн Сет Кори гаранд гараад Йогиг 10 хоногийн гэрээ хийж авчираад сая Нойлыг авлаа тий. Новицки гимтлээс ирлээ. Харис Барасууд угаасаа энэ жил авсан ганц юм. Ингээд энэ баг бол үнэхээр ингээд аюугай босоод сүүлийн тоглолтууд одоо бол ер нь би бол асуудалгүй ер нь плей-оффт гараад ирчихсэн гэж бодож байна. Сүүлийн 10 тоглолтод баг 7 баг ялцсан байгаа шүү дээ. Энэ 7 хоногт ялт дээр хооронд тоглож байгаа фэнтези дээр тэгээ эдний багт 2 Кори хоёлоо байдаг. Сет Корийг алаад байгаа байхгүй. Сет Кори бүр алаад. Стеф Корийг багаар чанаад байгаа юм тий. Ялтын боёо бүр чангаар. Сет Кори аваад би бүр өстөр үгүй хэлж байгаа. 3-аас биш сүүлийн 4 тоглолтод 3-64% тий. Тоол болгонд 4 дунджаар 4. Тэр онооны багийнхаа сүүлийн 2 тоглолтын онооны лидер. Оноо бол тэр 3 хамаа халаа заяа. Самбар ассист өгöd байгаа байхгүй. Давхар энэ чинь. Тэгээ Стеф хэмжээнд тоглохгүй харин 24 оноо 25 оноо. Айхи бүр өндөртэй. Тэгээ дээрэс нь Далласын довтлогоо бүхэн Коригоор эхэлж байгаа байхгүй. Ерөөсөө Кори дээр ерөөсөө бүх төлхөр нөхцсөн. Одоо ерөөсөө л энэ удирдлагч гартай. Тэгээд энэ нөгөө бас ген гэж үнэхээр байд юм тий. Үнэхээр ген. Аавын ген байна. Аавын ген үнэхээр байд юм тий. Би яг бодож ирсэн хэвээр энэ тоглогч яах вэ гэж бодож ирсэн чинь бас яг үнэхээр гараал ирэлж дахиад энэ дүүн. Энэ бол цааш бол ирээдүйн айгүй гэрэлтэй. Хэрвээ юу гэдгийг Сет Кори энэ байдлаар яваад бүр ингээд одоо хэмжээнд иргэдэд эхлүүл зүгээр бид нар одоо жоохон ирээдүг ярьчих л да. Эхлэх юм бол Энбигийн түүхэнд Ахтуу хоёр бүр ингэж хоёулаа өндөр түвшинд тоглож байсан тохиолдол бараг байхгүй дээ. Ахтуу грантууд нэг дөгчөөсөн, Хорос Гранчког бүүст нөгөө грант нь бүлэлцсэн гэсэн нэг жоохон дөгчөөсөн. За тэрний өмнө бол бараг л одоо нөгөө Доминик Уилкинс нөгөөх нь ямар Уилкинс вэ? Жеральд Уилкинс хоёр л одоо байгаа. Та нар манай нөгөө хоёр хэнийг хоёр төвийг мартчихдаг юм удаг юм байна. Ямар лоблоблоо. Тэгээд манай лоблоблоо мартчихсан. За нэвтрүүлэг маань энэ удаад баг зэргийн техникийн саадлаас болоод үзэгчдийг бухимдуулсан бол хөлцөл өчий тэгээд дараа 7 хоногийнхаа энэ цагт бид эргээд уулзах болно. Бимбрийн дуусаас бараг дараагаас яваад гэж байна. Тэгээд YouTube дээр нэвтрүүлэг ямар ч алдаа мадаггүй айгүй гоё явцсан юм шиг орчноо. Бидний санаа зовоорой. Сайхан амраарай гэж. За бай бай. Ханаас ихэлсэн тэндээс юу бодсон энэ чиний цорын ганц баялаг итгэлтэй зоригтой өөртөө үнэн бай. Яа би ирээдүйдээ үзэж тулах хэмнэх чапаан зүг бүгд насаа зах залдвсан мэнгсэн 180 зүг тэр үнийг ингээд бодоход надад зөвхөн байсан хот дүүгдэг миний хувь дамжигтэн өргөл байсан барьны гэдэг хүүхдүүд садан дээр нь усаа татхыг хүмүүс хатан байлаа намайг хутгаас усаа татхыг намайг хүүхэд насны мөрөөдөл мэхэлсэн байлаа өр сунгал байгаагүй айдын дүнзэр хэлсэн байлаа найзуудын энэ
болсон байлаа. Хүүхэд бүрийн мөрөөдөл масад даалгах болсон байлаа. Гэтэл миний мөрөөдөл бусдыг ялгах болсон байлаа. Нэг мэдэд хүүхэд наснаас хүчээр салах болсон байлаа. Чиний хүүхэд наснаа гэмэргүй байсан хэрэгтэй. Цаццатын шуурга яг ажуудсан амьдралын төлөө ах нар атгсан гараа нууж гонолно. Өөр арга байхгүй ав гэрийн төлөө бууж гонолно. Хамаатан хаансахгүй хамгийн зөвний хэрэгтэй. Yeah. Хоолны нэг зоригтой хийх хэрэгтэй. Хамаатан хаансахгүй хамгийн зөвний хэрэгтэй. Yeah. Хатан болон чи өөрөө хийдэг. Шинээр иртэ цаас бохоо шиг нэртэ цаас чанараа харуулдаг гэсэн энэ гэдэг хэрэгтэй цаас амьдралын төлөө зүтгэсэн ах нар минь игэл биш. Амьдралыг зүгээр яриас үхэн бол амьдралыг биш. 90 он нэг нь ирэглээ цорын гастын чимийн захтар бүх ах уу гэрэглээ. Нэг марцаагүй хийгээ явах бол амьдрал барцаагүй амжилтыг мөрөн бас амжилттай хүний гүцэн ятан зорсон зоригтой үнэнч байх юм бол тэр шиг чадна тэр томогсаагаараа амжилтын эзэлж ирэх нь хуруу байгаадаа ерөнхийдөө атаа битгий хэлэх хамаатан хаансахгүй хамгийн зөвний хэрэгтэй. Хоолны нэг зоригтой хийх хэрэгтэй. Хамаатан хаансахгүй хамгийн зөвний хэрэгтэй. Хатан болон чи өөрөө хийдэг. Өдөрөөс хараад босны бодол хүртэл амьдралын тухай бодон үнэнгээс нь худал хүртэл тэгэхэд ойлгосон өөртөө ногцсныг хийх хэрэгтэй. Өөрийн нэрээ бодон амжилтанд хүрсэн хэрэгтэй. Хамгийн гол нь ханхан хувцас өмсөд зүгт биш харамнаас та зоригтой хүн би одоо бүгд биш би ингэж үдий хүрсэн яг тэр нэг зоригтойгоо тиймээс би амьдралаа чамтай хэмээн ойлголтойгоо бас би амжилтыг мөрөөдөж би хизээш доошоо суухгүй надад нэг боломж гарвал би хизээш доошоо суухгүй. You're walking dead, you need to reach and hold the gas and you skip the walking dead. Hammaattan haансахгүй хамгийн зөвний хэрэгтэй. Yeah, хатан болон чи өөрөө хийдэг. Two teams who have battled through 6 games have come